Яа. Нүдний хараа муутай хам би. Яаж сайхан нүдний шил. Ээжч мөнгө ахгүй ямар тэнэг зүрхт үзтээ юм билүү? Дах бүдэн дээр үзнэ. Ерөөс. Тэртаа. Ерөөс харахгүй юм би. Одоо явах уу? Сэлхэхгүй хийхэд нэг жилийн дараа би сургууль төрч жоох магаас зүйлдэг гэсэн. Томболоод ерөөсөө үгүй байна. Ваа, мод. Таван настай, 4 настай хэдэн сартай юм бэ? 3 сартай. Тэгээд дахиад нэг жилийн дараа яагаад би түрүү хичээл гомдол мэдгүй байна. За багш шүүжин харъя. За би хоёрын анги тэгээд багш шүү тооны хичээлд юу гэсэн бэ? За энийг бичээд хоёр дээр нэмэх нь 2 үржих нь 3 хуваадаг нь 4 алнаасаа хэлж чадах юм бол эхлээд хамгийн удаан чинь нэмэн штэ те багш дарааллын за дүү болохоор би тэгчихлөө дээр нэмэх нь 2 тэнцүү 4 дээр үрждэг нь 3 тэнцүү 13 дээр хуваадаг нь 4 тэнцүү 3 штэ Мархи түр 3 инги запчтер. За багшин юу гэж хариулдаг вэ гэж. Бороо тэгтээ 13 биш. Тэгээд 3 гарал та тэгтээ 3 гарах ёстой. Эцэг 3 гарахгүй мэн үү? 3 гарахгүй мэн. Гарахгүй мэн. Элэв. Дахиад бодоод байгаа. За, энийг дахиад очих чадвар. 2 дээр нэмэх нь 2, үрждэг нь 3, хуваадаг нь 4. Дахиад очих чадвар. Зүгээр л очих юм да. Эсвэл үржихээс нь нэглээд хуваадаг нь нэглээд дараа 2 дээр нэмэх юм. Тэглэх багта бодож үзэх. Багш юу тавих нь вэ? Тэр үрждэг нь 3 тэнцүү хэлэлээ.
энэ чинь 12. 12 дээр хуваат. Үгүй 3 гардаг шүү дээ. 3 гардаг. 2 дээр үржих 312. 4 дээр үржих 312. Хоёулаа 2 гардаг биш ямар юм. Тэр мөгөө 3 дээр нэг нь 2 тэмцүү. Тав ямар амар хай. Хамахад би ягаад бодож чаддаг юм багш. Тав гэд үтэлгээс. Мэ багшаа. За юу наа 2 дээр үржих 3 12 гардаг вэ. 12 хаваадаг нь 3 энэ зөв гарсан л та. Тэгтээ ингэж бодохгүй. 5 гарахгүй дахиад одоо зүгт юм бэ хурдан боддог. Мо. Чамнэр ингэ гэвэл нэр хэлэх хэрэггүй. Чамын яхад буруу аваад байгаа. Нэрийн дуудаад хэрэггүй л байна. Хамгийн сүүлчийнхэн дээр буруу авсан байл. Аав эзний нэлээд нэрийн дуудахаас нэрээр би тэг буруу бодчихвол нэрийн дуудулчвал аав ээжэд хэлээд аав ээж намайг бүгд сайн халахтан яана би урд бодгол батлаа. Хэлээд 2 дээр үржих 3 юм байна. Тийм 3 хэдэн бол 3 2 гэхээр 3 удаа нэм гэхээр чи 9 л гарах юм биш. Би яагаад харчихгүй юм бол тоо. 9-ийг 4 хуваахаар 4 хуваагддаг л хуваагддаггүй. Тэнэг биш байгаа. Бүднээс харч. Хуваагдахгүй нь тэгвэл би хуваагдахгүй гэж буруу тавьчих. 0 тавьчих. 0. Шууд 2. Тэгвэл 2. Хамш. Даудулидээ. Цаа. 9 зөө. 0 зөө. 2 гарах юм байна. Чи одоо зөв бодсон болохоор нэр нь төр дуудчих. Би 100 надад. За. Нэр замч чи зүг авлаа. Yes, би зүг авлаа. Yes. За, дахиад юу гэсэн юм? Нэг бодлого өгсөн байна. За, бодлоо. Гурван нэмэх нь тэгээд окей 13 биш тэ 13 тэ буруу гэд 13 дээр нэмэх нь өгсөн байна. Багш шингэсэн байна. 13 дээр нэмэх нь 22 хасдаг 42 20 хуваадгийн 7 нэмэх нь 9 40 тэгэн та тэгэхээр ялнаас нэг би уран зураг гаргах хэрэгтэй. Найдас хардсан юм билүү нууцаар. Найдаа урд мөч. Би найдаа гаргах. Ингэж бодсон маань би бодод. Оо харин зураг. За багшаад хэлцгээе. Яа. Наавч би юу гэсэн бэ? Зураг хуваадгийн 42 хуваадгийн 7 зөв. Сэг 5 туваах. Окей 5 туваах нь үржүүлээд 45 зөв. 45 6 нэмгээд 51 зөв. 13 22 хасаад. 45 зөв.
16-ыг үгүй 51-ыг 35-ыг хуваахаар хасахаар 1600 болохоор чи хүнээс хартаагүй үгүй битгий бодлоо тахаар бид юм тэлээ ишигнүүд угаасаа худалч ишигнүүд нэг өдөр явж гээд нэг гадар тоглож яхад хичээл дээр түр хоцроод тэгээд ороод иртэл багш нь надтай загнуулах та гэж бодоод тэгсэн чи өөрөө тэгсэн чи сургууль дээр орж ирээд нэг хамгийн ингээд сургуулийн хамгийн өндөр ишиг ингэж хэлсэн шүү дээ. Багшаа бид нар ингээд сургууль руугаа явж байгаа нэг амар чон тараад тэгсэн чи бид ийдээ яагаад тэгээд модны донд нуугдаад тэгээд тэр чон яваад өгсөн тэгээд бид нэр тэгээд ингээд сургууль руу орж ирсэн гэд хэлсэн чинь багш нь үнэнгээсээ ойлгосон. Тэгэхээр чи гэрийн талбарт та нар тэр чоныг харсан бол тэр чоныг төсөөлн зураарай гэж хэлсэн. Тэгсэн чи яагаад ингээд тэгсэн чи ишгнүүд ингээд тэгсэн чи за багш гэж сургуулиудаар гэрээсээ хийж гэрийн талбар хийж одоо сургууль дээр очиж шал өөр чон ижилхэн чон байх хэрэгтэй. Ижилхэн чон яагаад хэдүүлээ адилхан л харсан гэсэн. Адилхан хараагүй болохоор адилхан харсан бол хэдүүлээ адилхан хараагүй л хэдүүлээ адилхан хийх үү. Тэгээ багаш үнэн худлыг мэдээ тэгээ багштай дэгнүүлэг чи мэдчихэж гин үү? Тэгэхээр чи худалч гэсэн үг. За. Тэр